Эзний ивэл дүрнүү Улаан тэнгисээс цааш аудио үйлчиллийн ээлжид шин дугаар эхэлж байна. Өнөөдөр чахаад өнгөрсөн удаагийн сэдвээ үргэлжлүүлвэл ямар уу гэж бодлоо. Би хинбэ? Тэд хинбэ? Харин Бурхан гэж хинбэ? Би бодохдоо Бурхан гэдэг учраас энэ их орооцолдооны хөвбөл учиг нь амархан тайлагдах байх гэж бодож байгаа. Бурхан намайгч, танигч, бас тэднийг ч гэсэн бүтээн бий болгосон учраас бас өмнөх дугаарын Библийн уншлагад гарсан энэ ишлэлийг дурдахгүй өнгөрч чадахгүй нэ. Энд дээр ингэж бичсэн байна. Бүгдийн зүрхийг бүтээсэн тэрээр бүгдийн үйлсийг анхаардаг юм. Дуулал 33 дугаар бүлэг 15 дугаар ишлэл. Энэ бол Улаан тэнгисээс цааш аудио үйлчлэл. Тэгэхээр таныг бас намайг бүтээсэн тэрээр Тэнгэрээс ажиж хүмүүний хөвгүүдийг бүгднгийн хардаг. Синтийнхээ газраас тэрээр дэлхийн бүх оршин суугчдыг ширтдэг. Эндээс хамтдаа хид хідэн үгэн дээр анхаарлаа хандуулцгаая. Тэр синти байдаг Тэнгэрээс аждаг. Түүний эрх мэдэл, эрх чадал нь оройгүй Тэнгэрт тулам тийм л өндөр юм. Бид түүний хайрыг Тэнгэртээ зүрлэн дуулдаг. Харин энэ удаа Давид хаан Бурханы хараа юу гин? Түүний синти байдаг Тэнгэрээс энэ дэлхийн ямар ч эрх дарах хэрэгэм цолтой зүүрлэхийн эцэсгүй тэнгэр ба газар шиг ялгаатай байдаг шиг өөр гэдгийг онцлон хэлж байна. Тэгэхээр тийм их эрх чадалтай нэгэн энэ дэлхийн бүхий л оршин суугчдыг ажиглан ширтдэг юм. Тэрээр зөвхөн өөрийн харьяаны хүмүүсээ л харж ханддаг эсвэл энэ дэлхийн бүх хүнийг нүд гүйлгэн харсан болоод л өнгөрдөг гэж бичээг байна. Бүх хүнийг ширтдэг, тогтож хардаг, гэрхайлан аждаг гэж хэлж байна. Сайныг нь сайнтай нь, муугийг нь муутай чигээр нь харж ажигладаг. Тэгэхээр эндээс Бурхан гэж хинбэ гэдгийг харж болно. Тэр химжээшгүй эрхэт бөгөөд дэлхийн бүхий л хүн түүнд хамаатай. Тэрээр зүгээр л өөрт нь итгэж найддаг, даган дуурайдаг цөөхөн хэдийгээ л харж ханддаг юм биш. Хүн болгоныг тогтож хардаг. Бурхан үнэхээр харсаар байтал буруу муутайгаа хутгалцсаар байх уу? Бурханы химжээшгүй тэр хайрыг энэ удаа санан дурсаж, талархсан сэтгэлээр энэхүү магтаалын дууг сонсоцгоё. I'm
Бид Бурхны нэрийг хэлэхдээ яадаг вэ? Заримдаа сэтгэл маань дуулдаг, заримдаа нулимс сэлгнэт л ирдэг. Гэхдээ ер нь яг ийм байдаг гэж байдаггүй те. Тэр өдрийн Тэнгэр мэднэ гэдэг шиг. Тухайн үеийн сэтгэлийн итгэлийн байдал ямар долгион дээр байгаагаас бид эзний нэрийг дуудахдаа талархдаг, баярлдаг, унигалдаг, зовж зүдэрсэн бас тэнхээ тамиран алдсан юм шиг шаналнтай байдаг. Гэхдээ нэг л зүйлийг баттай хэлэхэд бид түүний нэрийг дуудсан учраас тэр нэрд аврал, итгэл бас найдвар байдаг учраас бидний урам зориг сэргээгдэж, шинчлэгдэж бид өмнөхөөсөө илүү тайван бас зоригтой, сэтгэлийн хаттай болсон байдаг. Ямар ч үед эзний нэрийг дууддаг байцгаая. Яагаад гэвэл бид энэ хүү магтаалаар дамжуулан Бурхныг бас өөрсдийнхөө хинбэ гэдгийг олж мэдэж, ойлгож мэдэрдэг. Тэгэхээр энэ сэхэрэл яг л түүний үгийг уншиж, ойлгож мэдрэхтэй адилхан юм. Бид үгийг унших үедээч Бурхан гэж хинбэ гэдгийг бас бид тэд хэн болохыг олж мэдэж, ухаарж таньдаг. Сүнс сэтгэл оюуны хувьд ухааждаг гэх үү дээ. Тэгэхээр хамтдаа дуулаас уншиж байгаа уншлагын цаг руугаа орцгоё. Дуулал 37 дугаар бүлэг. Ёрмууг үйлдэгчдээс болж санаа бүү зов. Бурууг үйлдэгчдэд бүү атаарах. Учир нь тэд удахгүй өвс шиг хорчийн хатна. Ургамал ногоо шиг хаагдарна. Эзэнд итгэж сайныг үйлд, газар нутагт сууж үнэнч байдлыг хоолоо болго. Эзэнд баярлагтун тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө. Эзэнд замаа даатга, түүнд итгэж найд, тэгвэл тэр биелүүлж өгнө. Тэрээр зүв байдлыг чинь гэрэл адил, шудраг хэргийг чинь үд дунд мэт гийлгэн. Эзэн дотор дуугүй байж түүнийг төвчээртэйгэр хүлээ. Өөрийнхөө замаар амжилт олгочоос хорон башир явуулгаа биелүүлдэг хүнээс болж бүү игдүүц. Уурлахаа болж хилэнгээ хай. Бүү игдүүц, энэ нь зөвхөн мууд хүргэнэ. Мууг үйлдэгчэд таслагдана. Харин эзнийг хүлээгчэд газар нутгийг өвлөнө. Тун удахгүй бурууг үйлдэгсэд үгүй болно. Чи байрыг нь анхааралтай харавч түүнийг олохгүй. Харин даруй нэгэн газар нутгийг өвлөж дүүрэн амар амгалан думбана. Буруут нь зөвхтийн эсрэг хувилдаж түүн рүү шүдээ хавирна. Өдөр нь ирж буйг эзэн харах тул өөдөөс нь тэр инээн. Ядуу зүдүү хийгээд гачигдагсдыг хөсөр унгаж, үйлсээрээ чихч шудраг хүмүүсийг алхаар гимбурут хүн илдээ сугалж нумаа хөвчилжээ. Тэдний илд өөрсдийнх нь зүрхэнд зоогдож, нумууд нь хугарах болно. Зөв хүний жаахан юм нь буруу хүний элбэг дэлбгээс хавгүй дээр. Учир нь буруутын гар хуглагдана. Зөвхтийг эзэн дэмжинэ. Чихч шудрагын өдрүүдийг эзэн мэднэ. Тэдний өв мөнхөд байна. Тэд гамшигын үед ичгүүрт орохгүй. Үлсгэлэнгийн өдрүүдэд ч цадах болно. Харин гин буруут хүн мөхөн. Эзний дайснууд бэлчээрийн цэцэг мэт болно. Утаа мэт замхарна. Буруут хүн зээлээд буцааж ис өгнө. Зөвхт хүн харин өгөөмрөөр өгдөг. Түүгээр өрөөгдөгсөд газар нутгийг өвлөнө. Түүгээр хараагдагсад таслагдана. Хүний алхмууд эзнээр тогтоогт хагаад замд нь тэр баярлдаг. Тэрээр бүдрөвч газар хөсөр унахгүй. Учир нь эзэн мутраараа түшдэг. Би залуугаасаа хөгшөртлөө зөв шудраг хүн хаягдахыг, үр удам нь талахгүйж байхыг үзээгүй. Тэр үргэлж элэгсэг агаад зээлүүлдэг. Үр удам нь ерөөлтэй. Нүгэл муугаас сэргэж сайныг үлд, тэгвэл чи мөнхөд орших болно. Учир нь эзэн шудраг ёсыг хайрлах хагаад итгэмжт хүмүүсээ үл орхино. Тэд мөнхөд хамгаалуулсан. Харин хормоо хүний удам таслагдана. Зөвхт хүн газар нутгийг өвлөж мөнхөд оршин сууна. Зөвхтийн ам ухааныг хилж хилэн зөвийг өгүүлдэг. Зүрхэнд нь бурхных нь хууль оршиж алхамд нь алдаа эс байдаг. Зөвхтийг буруут сэм анаж хөнөөхийг санаарахдаг.
Эзэн түүнийг буруутын гарт орхихгүй. Эсвэл шүүхт үед нь түүнийг буруутгуулахгүй. Эзнийг хүлээж замыг нь даг. Тэгвэл газар нутгийг өвлүүлэхээр тэр чамайг өргөмжлөнө. Муу хүн таслагдахад чи үүнийг үзнэ. Саглагар мод шиг өөрийгөө сагсайлагдаг. Буруу явдалд харгас хүнийг би харсан билээ. Тэгээд тэр өнгөрсөн. Харагтун тэр алга болсон. Би түүнийг хайсан боловч тэр олдоогүй. Өөлөх өөгийг тэмдэглэж үнэнч шулууныг үзэгтэн. Ийм хүмүүний ирээдүй инх түүх билээ. Харин тэрслэгчид цөмөөрөө устгагдана. Буруу гүйлдэгсдийн ирээдүй таслагдана. Зөвхтийн аврал эзнээс ирнэ. Зовлон шаналнгийнхэн цагт хүч чадал нь тэр билээ. Эзэн тэдэнд тусалж чөлөөлдөг. Дотор нь хорогддог тул тэднийг хормоо хүнээс тэр чөлөөлж авардаг. Амен. Ийм найдварын үг бидэнд байгаа нь үнэхээр юутай их ивэл вэ? Ярмууг үйлдэгчээс болж санаа бүү зов. Буруу үйлдэгчдэд бүү атаарах. Учир нь тэд удахгүй өвс шиг хорчин хатна, ургамал ногоо шиг хагдарна. Эзэнд итгэж, сайныг үлд. Газар нутагт сууж, үнэнч байдлыг хоолоо болго. Эзэнд баярлагдсан. Тэр чамд зүрхний чин хүслийг өгнө. Амен. Тэгэхээр тэд хэн болох? Магад өөрсдөө дүвийлгэж, шалтгаангүйгээр буруу мууг үлддэг, шалтгаангүйгээр нууцаар тор тавьж, шалтгаангүйгээр хин нэгнийг хөнөөхөөр нүх ухдаг байж болно. За тэгэл тусыг тань усаар хариулж, сэтгэлийг тань ганцаардуулдаг тийм хүмүүс байж болно. Тэгэж зогсохгүй эцэст нь таныг бүдрэх үед баярлан цуглаж, тохуурхан шоолжч болох юм. Яхавт тэд ийм зүйлээ л хийцгээдэг. Гэхдээ битгий санаа зовоорой. Бурууг үйлдэгчдэд бас битгий атаархаарай. Инээснийхэн төлөө, жаргалтай байгаагийнхэн төлөө, өнөөдөр хожсон, ялсан, төрүүлсэн юм шиг байгаагийнхэн төлөө битгий атаарх. Төгсгөл нь буюу удахгүй юу болохыг Давид хаан үздсэн юм шиг дуулсан. Намрын өвс шиг хорчин ганднаа. Ургамал ногоо шиг хагдарч салхин сарнин алга болно гэж хэлсэн байна. Атаархаас илүү үр өвдөм ирээдүй байгаа зү. Тэгэхээр үнэндээ бидний нүдэнд харагдсан болгон зөв эсвэл үнэн байгаад байдаггүй. Хэдийгээр чих худал нүд үнэн гэдэг ч гэсэн туйлын буюу төгс төгөлдөр зүйл байхгүй байгаа зү. Эцсийн эцэст бид хэний ч гутланд хөлөөдөрж үзээгүй болохоор тэрний энэний буруу зөв үйлдэл эсвэл энэний тэрний өнгөрсөн баларсан нь ирээдүй хоочин ийм тийм байна гэж хэлээд л ам гарч эсвэл амны зугаа мэт ярих нь өөрөө мунхаг хэрэг юм. Үнэнч зан чанар үргэлж шагналтай. Эзэнд таларх. Тэр чамд зүрхний чин хүслийг өгөх болно гэсэн үгээр өнөөдрийн дугаараа өндөрлүүлж хамтдаа хэсэг хором залбирах цаг гаргацгаая. Эзэн тэдэнд тусалж чөлөөлдөг, дотор нь хорогддог учраас тэднийг хормоо хүнээс та чөлөөлөн авардаг билээ. Халелуя, амен. Бурхан, та бидэнд тусалж, та биднийг чөлөөлж өгөөч. Та өөрийнхөө дотор биднийг хорогдуулж, хорон муу хүний ёрой муу үйлээс биднийг хамгаалж, биднийг чөлөөлж авраач гэж гуйж байна. Тэмээ эзэн, бид өдөр ирэх тусам өөрсдийнхөө тухай бодоод л суугаад байх биш. Эсвэл өрөөл бусдын үг үйлдэлийг шүүгээд, хилэлцээд, шүүмжлээд, зөвшрүүлэх гэж өөлж, гоочлоод байх биш. Харин зөвхөн танд болон өөрсөддөө төвлөрч, зөвийг, сайныг үйлддэг байхад минь туслаач гэж гуйж байна. Хэнийг ч яаж ч бас юугаарч харагдаж байгаагаар нь шүүж дүгнэх гэж тодорхойлох гэж биш. Харин таны л өмнө зөвхт бөгөөд цэвэр ариунаараа байхад минь та бидэнд туслаач. Үг үйлдэл, санаа бодол, зүрхний хандлагаа таньдаа өргөж, эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Улаан тэнгисийг гатлахаас өмнө Израильчууд Бурхантай анхлан танилцсан бол тэнгисийн цаад эрэгт тэд хүл тавиад Бурхантайгаа ойртон нөхөрлөж итгэлээр амьдрах шин замнлаа эхлүүлсэн. Улаан тэнгисээс цааш итгэлээ ганц үгээр бус амьдралаараа гэрчлэе.